Би бол яг дүрслэх сургуулийн байгууллагатай холбоотой нь бол бүр 62-69 онд хөгжим бичгийн дунд сургууль 6 ангид орсон байхгүй. Тэр үед чинь хөгжим бичгийн дунд сургуулийн дэргэд 6 ангид нэгдсэн. Тэрнээс хойш дээр сургууль Болгарын Софи хотын уран зургийн актын 606 анги төгсөөд тэгээд хөгжижсэн. Энэ бол 72-78 он. Тэгэл төгсөнгүүтэл Орчууд дэвлийн байгууллагатай мэргэжлэр ажиллаад ерөөсөө яг л тэр сургуульд оронгуудаа тэрнээс хойш ерөөсөө мэргэжлэх асуудал солиочгүй яг л нэг чиглэлийн байгууллагатай ажиллаж байгаа. Энэ үл их сайхан юм аа. Яг бол Монгол хүн сансарт ниснэ гэдэг чинь бахарх. Ер нь хүн бүхэнд л тийм байсан мөх тийм сэтгэл нь хөдлөсөн тэр үеч бас хаварч байсан сайсан их гоё сайхан үе. Тэгэл өглөө босч чинь хүн бүхэл ерөөсөө сансын зэг чинь ингээ манай Монгол хүн санс нислэгээл өстой нэг өөрсдөө дүүлж байгаа юмшил тийм сэтгэлтэй тийм үе байсан. Одоо ч гэсэн нүдэнд харагдаад хамт олон маань бүгд харагдаад тэгээд биднээс яаж сэтгэл хөдлөж хүлээж ийсэн. Тэгээд тэр үе чинь би Орчууд дэвлийн хотын салбарын их заврын зураач байсан. Энэ бол манайх бас их азтай юм. Монголчууд юу гэхээр 101 дэх хүн 2 дахь 100 эхэлж байгаа 101 дэх хүн Монголын сансрын нисгч байсан. Энэ бас их аз завшаантай их сайхан хэрэг байлаа. За ингээд сансартаа Монгол хүн нислээ. Тэр шөнө монголчууд унтаагүй ерөөсөө. Яг тэгвэл нисэх цагийн хүртэл шөнө дунд ниссэн шүү дээ. Нэг цагийн үед нислээ юу вэ? Тэгэхэд биднээс орой 6 цагаас ахуулаад ажил дээрээ суугаад 2 ийм пакеттай зургнууд төрөөд ирсэн. 1 номер, 2 номер гэдэг. Тэгээд зөвхөн яг сансар руу за гүрээр нислээ гэхтэл бид 1 номер гэж бидэнд бүх байгууллагууд төрийн байгууллагуудад үүрэг өгөөд за 1 номер 2 номероо бүгдийг хураагаараа гэдэг. Тэгээд 1 номер нь гүрээр хичээгийн бүхэл балка, зураг одоо бүх юмнууд нь байсан. Тэгэл тэрнийг аваад шүн бүгдээрээ машин хөлөглөл удамч талбайгаар ингээл наагаад ингээд тавиад өглөө бус хүмүүсийг босоод ирэхдээ дүүрэн сансрын зурагт хооцсаар талбай, гудам бүгдийг шимгэлж гисэн байсан. Тэгээд бүх байгууллагууд төрийн талбайгаа босгоод үгүй ямар гоё сэтгэлдтэй байсан. Тэр шөнө бол оройноос ахвалаад нөгөө хаврын 17 учрал гэж кино орсон. Тэрнийг ингээл цуулаад гаргаад ирсэн. Хизээ яг тэр хойноос сансрын хөл хөөрөх нь үү тийм ээ? Тэр цагийг хүртэл тэр кино гаргаж агаад за одоо боллоо гин гот сансрын нисгчид хөлбөрүүг ороод тэгээд суугаад тэр дэшээ хөөрч байгаа. Тэр цаг агшныг бол ёстой бүр за тэс чадан хүлээж үнэхээр яг тэр агшинг харахад хүний одоо дотоод сэтгэл огшоод өөрийн мэдлэгөө нулимс гарч ирсэн тийм сайхан үе байсан. Энэ үеэс эхлээд төв хороо засгийн газраас бүх уран бүтээлчид сансрын сэдвээр уран бүтээл хийх ийм одоо даалгавар явж байна. Тэгээд тэр үед чинь одоо тэгээд уран бүтээл биднээс бол уран бүтээлийг бодож уран бүтээлийг яаж хийх вэ? Монгол зургаар яаж хийх вэ? За би бол Монгол зургийн анги төгссөн хүн байгаа юм. Бүр одоо 62 онд л Монгол зургийн ангид орсон тийм үү. Тэгээд Монгол зургаар би одоо тэр гүрээр агчаа жиний бэхгүй хоёрыг ер нь сансрын нислэгийн тухай яаж би хийх вэ? Тэгэд уран бүтээл хийн гэдэг чинь түүх тэр үеийнхээ юмыг материал хамгийн юмыг бэлтжиж тэр чинь зүгээр нэг хотлоо хүн хийчих болохгүй шүү дээ. Гүрээр агчаа жиний бэхгүй хоёрыг одоо үнэн зөвөр нь тэгж хийх ёстой. Одоо ялангуяа тэр хүнийг адилхан хүнийг одоо тэр юугаар нь хийн гэдэг чинь маш одоо судалгаа хэрэгтэй. За энэ нь бол юу гэхээр зохиолчд, дүрслэх хурлын одоо зураач, бүтээлчд
тэгээд одоо телевизийнхэн, тэгээд хөгжмийн зохиолчид, тэгээд одоо жүжигчид энэ бүгд сансрын сэдвтэй бүтээлүүдийг тойрож эхэлсэн. Энэ тухайн үед бол улс төрийн тавчаа хотын нам хороо манай урчуудын эвлийн байгууллагууд айгүй тийм холбоотой их ажилладаг байж л дээ. Тэгээд тэр хот чимгэлийн ерөнхийдөө гол ажлууд бол манай урчуудын эвлийн хотын салбархан хийдэг байсан. Тэгэл томилт аваад Гөрөө аригчаагийн нутгаар явж яг тэгвэл нисгчид ирээд Булган аймаг тэгээд Сумарн тэгээд аав ээжийнх нь гэр орноор очихоор байсан. Тэр газруудыг бүгдийг чимэглэх ийм ажил. Тэнгуутаа уран бүтээлийн одоо томилт аваад энэ бүтээл хийх ийм даалгавар авч явчихсан. Тэгэхэд бол манайхаас 3 хүн оцолдоо имижид орж бавууд орж гээд бид хурцсан. Тэгэл тэр тухайн үед нь бол биднийг Булган аймаг дээр намын даргаараа томилсон төмөө гэж хүн бидний хүлээж аваад тэгэл 3 бол руу очиж ирсэн. Тэр үед манай гонга аав ээжтэй нуулзаад ярьж хөөрж ингэж явахдаа тэр хоёр хүний хөргийг зурж ирсэн байдаг. Одоо тэр зураг нь бол энэ ард байж байгаа. Их сайхан тийм нэг хагас говь маягийн тийм элстэй тийм газар байсан. Би тэгэхээр элсийн засархан жоохон үзүүр хавилдаг байсан болов гэж боддгийг. Миний сулбар зургуудад тэр нь байгаа л да. Гэтэ тэнд байж хоорондоо би бол аавын зур, жүгдэр дамтугааг зураад, ээжийн зураад. Тэгээд тэр нэг орчин, тэр нэг их мондөг хээр морь ояндас бас морь үйдэг тийм хүн байсан байгаа. Жүгдэр дамтугааж морь үйдэг. Тэгээд ингээд тэр орчныг ингээд хийгээд тэгээд боццгаасан. Тэгээд тэр бол одоо сүүлдүүлдэгтэл гоё сайхан дурсамжтай гоё юм л да. Ямар ч л байсан сансрын нисгчийг ирэхээс өмнө нэг талдаа тэр нутаг орноор явсан ээж аавтаа нуулсан. Үүний хажуугаар бас нэг сайхан тэр нэг орчинд нь бас оролцоод жоохон ханд одоо өөрийнхөө хүч хөдөлмөрийг ингээд оруулсан гэдэгтээ би айгүй бас таатай байдаг. Энэ зүгээр тэр чинь таталбар зураг. Одоо нөгөө хүмүүс чинь ингээд сууж байхад л харандагаар зурна шүү дээ. Харандаа ингээд зүгээр суугаад ярьж хооронд л тэр өчний ч зурна, өөрийн ч зураал ингээд тэрүүл нэг удахгүй нэг сайлуу нэг 10-20 минут байсан үгүй тэр хооронд л хийж байгаа. Тэр чинь судалгааны зураг. Яг газар дээр хийж байгаа ажил. Тэрнээс бол манай урчуудын эвлийн байгууллага бол сансрын нисгчийг ирэхэд бүрэн хэмжээний айгүй том хэмжээний үйлс гаргасан байхгүй. Тэр үйлсэн бол одоо нэлээд түүхийн мэдээж гарч ирсэн ахад нэлээд олон газар гарсан. Манай урчуудын эвлийн байгууллага бол их олон ч бүтээч нараа оролцсон дөө тэнд бол янз бүрийн дүрслэх орны бүхэл төрлөөр хийж ингээ сайхан сансрын нисгчийг хүлээж авсан байхгүй. Гар үсэд орчиж байгаа юм чи тэгэхээр одоо тэгээ болох байл. Өөрөө жүдэд дэмжиж өөрөө гар үсгэд орчиж байгаа. Ээж нь ч бас тухайн үед байсан. Тэгээд ээж нь их ажил ихтэй тэр чинь айгүй өдөрний хүмүүс ч яа тиймсэн байнга л хөдөлж идэг. Тэгээ яасан сүүлд нь би нэлээ хойно гүрэгчэд бас нэг гүрэгчийн нисгчтэй нэг ягаад нэг ийм таталбар зураг байдгийг гэсэн чинь. Тэгээд үзүүлсэн тэгэл энэ аав чих ажиллах юм бол ээж нь мэдгүй. Ээж нь ер нь сая тэр үед бол залуу байсан л да. Бас ч бас нэг эн чинь 81 он гэдэг чинь бас нэлээ дээхэн үеийн зураг шүү дээ. Би бол тэр үед бол нэг 31 хавилдуу настай байв. Тийм л байсан. Энэ чинь бол одоо 40 жилийн өмнөх юм шүү дээ. Тэгэхээр ер нь дүрслэх урлаг гэдэг юм бол өөрөө тухайн үеийнхээ түүхэн үйл явдал, байгаль, орчин, хүмүүсийн хөрөг зургийг яг тэр цаг үеэр нь үлдээдэгтэй хамгийн гол чухал юм байдаг. Дүрслэх урлагаар ингээд мөнгөчл үлдээх чинь одоо энэ дэлхийн их агуу сайхан музей урлагийн юм дандаа дүрслэх урлагаар үлдээсэн байна. Манай монголчууд бол яг л тэр хэмжээгээр бас үлдээж байгаа байхгүй.
Тэнд чинь одоо монголчууд одоо энэ уран бүтээлчид маань монгол хүмүүс ер нь тэр үед ямар байсан бэ гэдгийг бүр одоо сэтгэл зүрхээрээ уран бүтээлчид бол одоо өөрийнхөө онгодоор гэсэн үг ингэж бүтээж үлдээдэг. Энэ бол хязээч мөнх байдаг. Олон зуун жил болсон ч мөнх. Одоо та бүхэн мэдж байгаа шүү дээ. Аль 16 7 дугаар зууны үеийн сонгодог уран бүтээл одоо болтол сонгодог хэвээрэл байж байгаа. Энэ шиг энэ сансрын тэр өдөр тэр орчин тэр жилийн үйл явдал бол Монголын дүрслэх урдаг дотор мөнхөд орших ийм л бүтээл болж үлдэж байгаа. Сансрын нислэгээр бол нэлээд олон бүтээлүүд хийсэн. Жишээлбэл одоо их олон хүнтэй чийлээ одоо 20 гаруй хүнтэй одоо бүтээл хийжсэн. Сансрын нислэгчийн тэр сэдвэр. Тэгснэ зөвхөн Женебек гөрөөр ачаа хоёрыг хоёулахны тэр хийсэн. Бас тэгж бас хийжсэн. Миний бодлоор баг 150-д бүтээл ирсэн санагдаж байна. Тэгээд тэрэнд манай заал жижигтэр заал байсан. Тийм учраас урд талд үдгсэлэн чимгэлийн заал гэж их том заал байсан. Тэнд бас Монгол зөвлөлийн найрамдлын сэдвтэй бүтээлийн гэрэл зургийн түүхийн тийм үзэсгэлэн гаргаж ирсэн. Хоёр юм дээр их том үзэсгэлэн. Тэгэл концертууд, тэгэл дуу хөгжим. Одоо танс мэдж байгаа сансрын нисгч ахаа гэдэг нэг хөөхтийн хөөрхөн дуу байдаг. Тэр чинь тэр үед бүтэж ингэж гарч ирсэн. Монголчууд бол үнэхээр сансраар тэр үед л гайхамшигтайгаар амьсгаж ирсэн ийм үйл явдал. Дараад нь бодоод байлаа. Гэхдээ энэ Монгол зургаар ингэж хийчих болсон юм чинь би энэ дээрийн одоо энэ уламжилт энэ сайхан ардын ядгаар орлого зэгт намлынхаа талаар зэгт намлаар хийгээрээс. Зэгт намлаар хийх ч одоо бас нэг хүний нөр одоо тэр хүний нөрний өнгө ч одоо бас хэцүү шүү дээ бодож байгаа юм. Би өөрөө уран бүтээлч нөхөртэй байсан. Тэгээд нэг гэрийн хоёр уран бүтээлийн хамт ирч хийхэд бол дагн хоорондоо зөвлөж ярина шүү дээ. Тэгээд би тэр ярьж гад л ер нь зэгт намлаар хийхээр болж байгаа юм. Тэгээд зэгт намлаар хийх болсон чинь одоо ерөөсөн нэгэд өнгө захирж өгдөг материал. Тэгэхээр нь одоо нэг цайврынгийн материал авчаад тэрийг ангитай болгонд оруулаад тэр үед чи одоо бас материалны өнгө бас тэр болон сонго тавар байдаг байсан. Одоо нэхийг бодвол тэгээд болгонд оруулаад нүүрний өнгө хүний нүүрний өнгийг одоо болдож байна шүү дээ материал. Тэгж хийжсэн одоо бодоход үедээ хүүхдээ юм шиг тэгээд тэр үедээ сайхан уран бүтээлүүд гарсан л да. Зэгт намуудаар миний одоо хийсэн бүтээлүүд бол дүрслэх урлагийн галерей тэгээд бусад музей бас тэгээд хувь хүмүүсийн хувийн цуглуулга тэгээд гадаадын хүмүүсийн цуглуулга гэнтрэл байж байна л да. Энд чинь ягаад гэвэл би чинь нөх яахгүй штэ захиалгаа тэр яахгүй өөрөө л хийх гэсэн юм хийгээд хийсэн юмыг хүмүүст ингээд үзүүлж харуулаад тэгээд нөгөө хүмүүс чинь таалагдсан хүмүүс бол ингээд хүлээж аваад ингээд яадаг. Тийм учраас би бол одоо үед бол их сайхан болжээ. Ингээ хүмүүсийн хийсэн бүтээсэн юмыг таалагддаг, худлаад авчдаг, цуглуулдаг байдаг. Зөвхөн музей галерейч гэхгүй хувь хүмүүс хүртэл аягүй сайхан сан хүмүүртэй болцсон байна. Энэ бол их зөв юм гэж боддог. Энийг одоо ингээд ханасан ч ингээд хараад ингээд харсан. Нөгөө Гүрээр Хчаабаатарын чинь анх сансарт нэрчсэн үеийн бүтээл байна шүү дээ гэж ингэж хүн харна. Улам үнцэнтэй болно. Тий уран бүтээл гэдэг бол ерөөсөө тийм. Тэр дотроо дүрслэх урлаг бол бүр гайхамшигтай. Яг гэвэл хүний гол мэдрэхүйд очиж идэг. Жишээ нь одоо өнгөөр болохоор хөгжим шиг аялагдана. Дүрсээрээ дүрслэх урлаг. Цаг үеэрээ түүх болж харагддаг. Ийм гайхамшигтай эдэлдэ дүрслэх урлаг гэдэг энэ одоо агуу бүтээл бол. Чи одоо бүр
сансрын нисгчийн тухай одоо ийм сайхан олон бүтээл хийчихнэ гэдэг чи одоо мундаг байна. Өстой зөв байна. Хүмүүс их гайхаж их талархалтай үдээж явж ирсэн юм шүү. Энэ юмыг баримжуулж үлдээнэ гэдэг чинь дүрслэх болгол аюу их том оройлтой. Энэ үл их юугаарч хэлхий аргагүй тийм том үйл явдал байхгүй. Манай дүрслэх болгол хэзээч яадаггүй байхгүй. Тэтгэврт гардаг мэржил. Тэтгэврт гарахгүй. Үхэн өгтлөөс ордог тийм мэржил байхгүй. Манай мэржил. Юм хийгээл ах тусам бол улам баяжаал, улам сайжраал, улам чадваржаал гэж байгаа. Өөр мэржил ямар байдгийг би мэдэхгүй. Тэгээ яагаад их зэрэг энэ мэржлийн хамгийн сайхан юм бол одоо үг төвч гэсэн байдгийг хамгийн сүүлд тэгж бүр орондоо орсон хойно хүртэл зураг зураад өнгөрсөн тийм агуу мундаг мастер зурагчны тухай түүх байдаг. Гэхдээ бидүүл одоо манай Монголын зурагч нар бол өстой яг би энэ дээр бол нэг барах юм бол манай мэргэжил сайхан мэргэжил байхгүй шүү л гэж хэлмээр байна. Яагаад бол дандаа хамт өхөн өгтлөө хамттай мэргэжилтэй гэдэг. Тэгэл тэр сайхан сэтгэлээрээ, тэр сайхан тэнхээгээр, тэр сайхан байгальд, тэр сайхан хамт олонны дунд л амьдарч байгаа юм чинь тэр бүх юмаа л хийнэ гэсэн бодол байт. Гэтэл энэ нэг сансрын зэвчтэй холбоотой энэ юу л надад л үлдэж байгаа байхгүй ч түүхэнд. Одоо миний одоо юу гэдэг сан хөмрөгт үлдэж байна гэсэн үг. Би бол одоо улсын баатарч байна уу? Юу үг түүхтэй холбоотой энэ бүх юмыг дандаа мөнгөжүүлж түүхчилж баграхаж тэгж явах хэрэгтэй. Тийм учраас энэ хүний хийсэн үйл дандаа үеийн үед ингээл бүтээл болно, уран бүтээс гадна хөгжимчиж болно. Бүх юм дээр байж байгаа шүү дээ. Эрхэм хүндэт нисгч минь миний хийсэн бүтээлийг ийж үзээрэй. Ийж үзээрэй. Танд бол манай хаалган орхоо шүү. Манай төрсурлагийн бүх үзлэн нээлттэй шүү. Тэр битгэл манай гэрч гэсэн хурж ирээрэй гэж хэлье. Өөр ингэ зуруулах гэдэг байхгүй. Тэгээд ерөөсөө ирэхгүй юм. Тийм үү? Тий.